нэг түүхэн ач холбогдолтой санамж жижигийг иргэний засгийн ерхий газар төр хоёр дарагтайгаар зурхаар бол битээр хүрэлцэж ирсэн байна. Улаанбаатар хотын дагуул хот болох Хүннү хот дээр бид нар олон улсын нисэх буудлын хажууд олон улсын юм зочид буудлын баригдаж байгаа. Энэ олон улсын нисэх буудлын хажууд одоо зорчигчийг дамжин өнгөрөх зочдыг хүлээж авах зорилттой буудал байх зарчимтай. Улаанбаатар хотын 2026 оны төр үеийн түвшлэр хэрэгжүүлэх төслийн жагсаалтанд Хүннү хотын олон улсын таранзит зочид буудал гэдэг төсөл орсон. Таранзит зочид буудал маань Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрж байгаа зочдыг хэлийн бүс гаргахгүйгээр бол байршуулах, мөн гадаадын дамжин өнгөрж байгаа олон улсын зорчигчдод ингээд дамжин өнгөрөх юм боломжтой болох юм нисэх буудлууд болно. Одоо байгаа нисэх буудлынхаа яг хойтлолт нь буюу залгаа юм байрал дээр бол сонгогдсон. Иргэний нисгийнхаа ерхий газартаагаа нисэх буудлал руу шууд хоолоогоор холбож зорчигчийг хил гаргахгүйгээр ингэж оруулж гарах юм боломжтой болох талаар бол өнөөдөр ингээд санамж жижиг зурхаар иргэний нисгийн ерхий газар төр хоёр дарагтайгаа бол цуглаад байна. За энэ нь болохоор Улаанбаатар Хүннү олон улсын таранзит зочдуудын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар Хүннү олон улсын таранзит зочид буудал болон Чингис хаан олон улсын нисэх буудлын гүүрэн гарц хоолоогоор холбох дэд бүтэц зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр нисхийн аюулгүй байдлын болон хил гайлын хяналтын тусгай зохицуулалтын хүрээнд таранзит зочид буудлыг шууд чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ийм санамж жижиг байгуулж байгаа. Хүннү хот маань 31500 га эдэлбэр газар дээр буюу одоогоор бол олон улсын нисэх буудлал байгаа газар дээр бол Хүннү хот эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдаад ингээд явж байгаа. Улаанбаатар хотын дагуул хот манай олон улсын нисэх буудлын анх жилийн 1.6-аас 2 сая хүний дамжин өнгөрөх хүчин чадалтайгаар анх тэзүү үегдэж 2025 онд ашиглалтанд орсноос ачаалал хэтрүүлээд буюу 2025 онд ойролцоогоор 2.5 сая зорчилтыг хүлээн авсан гэж ойлгож байгаа. Цаашид бол Монгол улсаар дамжин өнгөрөх олон улсын одоо нисхийн эрэлт хэрэгтэй таранзит нисэх эрэлт хэрэгтэй маш өндөр байгаа. Ийм учраас Монгол улсын засгийн газар, Японы засгийн газартаа 1 тэрбум ам долларын зээлэн дээр 86 мянган метр квадрат 11 гейт бүхий одоо байгаа нисэх буудлыг 2.5 дахин томруулах нисхийн өргөтгөлийг 2026 онд бол ер нь бол гэрээ хэлцээрийг эцэлнэ гэсэн одоо төлөв байдалтай ажиллаж байгаа. Хүннү хотоос шинэ нисгээс Улаанбаатар хот руу хөнгөн алт эргээр холбох ийм төлөвлөлттэй мөн одоо нисгийн уртлаар Улаанбаатар хотыг тойроо өнгөрөх төмөр замын дэд бүтц ажлыг бол бас зам дээр хөгжлийн яамнаас бол энэ жил үргэлжлүүлээд эрчимжүүлээд бол явж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийн ачаалал, төмөр замаар ирж байгаа логистикийн ачаалал, мөн олон улсын нислэгийн таранзит болон олон улсын нислэгийн ачаалал бол энэ Улаанбаатар хотын дагуу Хүннү хот дээр бол очихоор ийм төлөвлөлттэй явж байгаа. Зочид буудлаас ашиглалтанд орсноор транзит зорчигчийн урсгал бас нэмэгдэх одоо юм боломж олцоо бүрдэж байгаа юм. Монгол улсын байршил, за дээрээс нь Монгол улсын одоо энэ агаарын тээвэрлэгч нар, мөн гадны одоо агаарын тээвэрлэгч нарын агаарын тээврийн либералчлалыг засгийн газраас дэмждэг болсноос хойш 20 гаруй улс руу 40 хот руу ингээд шууд нислэг үйлдэл явж байгаа. Тэгэхээр манай өөрөө газар зүйн онцлог байршил маань өөрөө Төв Азийн бас гол юм газар зүйн байршил. Дээрээс нь манай агаарын тээвэрлэгч нарын нислэгийн чиглэлүүд маань хөгжснөөрөө манай транзитын одоо зорчигч транзит нислэг бас хөгжих юм бүрэн боломж бололцоо одоо цаашдаа байгаа. Учир нь гэвэл зуны оргил ачааллын үед бол өдөртөө 300-аад одоо зорчигч манай Монгол улсаар транзит нислэгийг хийж одоо дамжин өнгөрч байгаад нийслэл хот зам тээврийн яам иргэний нисхийн ерхий газар хувийн хвшил гэсэн энэ одоо хамтын төр хувийн хвшлийн одоо төлөвлөлтөөр цаашдаа одоо ингээд хэрэгжээд явахаар байна. За ингээд амжилт хүсье.